Булган аймгийн Сайхан суманд 30 сая төгрөгөөр ахуй үйлчилгээний барилгын засвар хийгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Ахуй үйлчилгээ хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын өрөөнд сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн их усүрээр ахуй үйлчилгээний байртай Баяагт, Баянуур, Бугут, Орхон, Сайхан, Тишиг, Хангал сумдад 135.7 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн буцалгүй хөрөнгө оруулалтаар Сайхан суманд 30 сая төгрөгийн ахуй үйлчилгээний барилгын засвар хийгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг ахуй үйлчилгээний цэг байгаамаа. Тэгээ энд бол ажлын өрөө нь болохоор зэрэг 16 өрөөтэй байгаа. Ажлын байр нь болохоор зэрэг 22 хүнийгээ бол ажлын байраар хангаж байгаа. Гуталчин 3 гуталчин байгаа, 1 үсчин байгаа. Можаанууд бол 5 6 можаан байгаа. Тэгээд зурагчин, үсчин тэгээд цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, түлхүүр олшруулах алт мөнгөний дархан, ойдлчин гэд ингээд жимсний дэлгүүр нэг бараа метрийн бараа зардаг нэг дэлгүүр байгаа. Тэгээд ингээд 23 хүний ажлын байр энд байгаа. Энэ өнгөрсөн 8 сараас эхэлж үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ засварт ороод энэ юугүй байр байсан болохоор сая эмэгтэйчүүдийн бүлгийн явгаар нэг 33.5 сая төгрөгийн засвар хийгдсэн. Тэрэн дээр сум хөгжүүлэх сангаас нэг хэдэн сая төгрөг нэмэгдсэн байх. Тэгээд ингээд засвар хийгээд ийм сайхан ажлын байрыг бол бий болгосон байгаа. Ахуй үйлчилгээний байртай 3,000-аас 5,000 хүртэл хүн амтай сумын төвийн ахуй үйлчилгээний төвд гэрэл зураг, компьютер, хувцас захиалга засвар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас засвар, гутал захиалга засвар, өсчин гоо сайхан бусад үйлчилгээний тоног төхөөрөмжийн хангалтыг хийж нэг суманд 6-аас 10 ажлын байрыг шинээр бий болгоод байна. Гэр ахуйн тавилга хийдэг. Манайх бол наан чин одоо тэр гүнгэрваа авдартай гүнгэрваа шиг энэ бол нэг уяачтад зориулсан гэр байгаа. Ингээд морд эргэн тойронд нь уралдсан. Тэгэн дээр өгж байна. Монгол өрний босоо цагаан хиймэр Үнд Бадраг гэсэн юм даагуулган дээр нь тийм бэлэгдлийн үг ütсэн. За энэ хас хээгэр чим билээд одоо морны толгойтой. Ингээд тэр хаалган тэнд заалтад нь байна. Ийм морны гэр хийж байгаа. За өшөө бол одоо ер нь тэгэл сантал ширээнээс өсвөлэл хийлтэй бүгдийг. За жил болж байгаа юм одоо наднан. Тэ. Ариун бүл бүтээл бүл гэж 2 бүл уг нь хамтраад ажилддаг. Тэгээ найз нөхдөйг нийлээд ингээд юм хийж байгаа юм да. Тийм тэргээд яах вэ? Одоо тэгээд нэг юм гүнгэрваа хийлээ гэхлээр мал хойгоор авъя гэсэн юм байхаас биш бэлэмг тоолж өгөөд авчих хүн бол ховор нэг иймэрхүү л асуудалтай 2 3 гэр хийж байгаа. Энийгээ дуусгачихвал тэгэл дараачихта юу яах вэ та энэ болж өгвөл тээ. Эмэгтэйчүүдийн бүлгийн зээл авсан. Төслийн зээл 10 сая төгрөг аваад тэгээд тэгвэрээ бас хөхөр зундаа хөхөр хийгээд бас жимс ногоо сүү цагаа идэ боловсруулах тийм юунууд хийс. Тэгээд одоо өвлийнхөө дүнд болохоор нэг хүүрээ хийчихэд одоо яг би өөрөө тэтгэр суудаг нөгөө бусдууд нь хөдөө газар идэх хөдөөгөр идэх 2 залуу гэр бүл байдаг. Тэгээд ийм жимс ногоо дундын санга бид нар дундынхаа сангийн үүсвэрээр сая төгрөг байршуулад тэгээд тэрэн дээрээ энэ хөхөр ихсэн олсон ашгаасаа ягаад ингэж жимс ногооны бөөний төв болгоод Эрдэнэтээс шууд ацарч ирэл Эрдэнэтийн бөөний үнээр ингэж борлуулчих. Тэгээ хөдөлмөрчд болоод дуртай бас энэ их ам сайтай л идэх штеп. Манайд тий. Энэ гуталчнаар 30 жил гарan гутлын ажил хийж байна. Тэгээ техникийн мэргэжлийн сургуулийн 1982 онд, 84 онд төгссөн. Тэгэл түүнээс шингээ захиалга гутал засвар гутлын төрлийн бүхэл үйлчлэгийг хийж байна да. Би болохоор гол нарийн чимхлэр ажлаа өөрөө хийгээд авлагаа ирзэн ах хэрэг засварын ажилд бол нөхөр маань тусалцаад тэгээ ханслах гутал дээр ханслаа тэгээ явт. Тийм захиалга сайн тэгээд хүмүүсийн худалдаа авах чадвар ч гэсэн ерөнхийдөө гайгүй. Яг энэ өвлийн хувьд бол жаахан тийм нөгөө
эдийн засгийн хямрал гэдгээр байгаа жахан зээлийн асуудалтай л байгаа. Түүнээс бол энэ материал хангалт таталт захиалга бол одоо ч гэсэн байж л байна тий. Ер нь ирдэ штэ Утаг өндөр Баян агт тэгээ Аранхангай аймгийн зарим сумдаа Сайрханаас тэгээ Булган аймгаас гэл ер нь ингээ Булган аймагт нэг үсгэлэн худалдаагаар нөгөө сумдуудын баялаг бүтээгч мэтгчтэй юугаар байнга очиод нөгөө бүтээлээ танилцуулдаг болохоор тэр юм уу тэгээд захиалга ерөнхийдөө төв газраас ч гэсэн ирдэ ш. Ер нь хором шир ер нь бүхэл материалаа Улаанбаатар хотын наран туул дээрээс татдаг юм да. Тэгээ нодлон бол яг нөгөө дархны ян тэрэдийн гой өнгийн нөгөө үйлдвэрийн хором өнгийн арьснууд бол авчир захиалга аягүй хийсэн. Тэгээд л байж та.